Guys, энэ удаагийн бичлэгээр Өмнөд Солонгос улсын нийслэл хот болох Сөүл хот руу яг хизээ аялал хамгийн цаг агаар тохиромжтой байдаг талаар бол бичлэг оруулахад бол бэлэн болсон байна. За ингээд бичлэг орохоос өмнө лайк болон subscribe дарцгаагаарай. За ингээд бичлэг орцгоё. За хамгийн ер нь тохиромжтой үйлдэл нь бол хавар байдаг. За хавар нь ер нь бол 3 сараас 5 сарын хооронд болдог. За цаг агаарын хувьд бол нэг нэмэх 10 градусаас 20 градусын хооронд бол дулаахан байдаг гэсэн үг. Тэгэхээр монголчууд бидний хувьд бол ер нь бол харьцангуй дулаахан. Тэгээд дээрээс нь одоо тийм халуун хөлрөөд ч юм уу одоо чиглэг биш ер нь жоо баг зэрэг хуурай дуу. За тэгээд салхи бол ер нь бол зөөлхөн бас учир утгагүй манай хавар намын шиг бас хэлээд байгаа байхгүй. За тэгээд цаг агаарын хувьд бол нэмэх 10-аас 20 градусын хооронд бол байдаг байна. Аялахад ер нь хамгийн таатай удирдлагын гэж авч үздэг. За онцлог авууштай зүйлүүд гэх юм бол энторийн цэцгэлтийн үе бол хөвчлэн 4 сарын их үед бол болдог. За тэр үеэр бол яг сакура цэцэг маань цэцгэлждэг. За тэгээ гадаа алхахад зураг авахлахад бол нэлээд тийм гоё орчин бол бүрдээд өгдөг. За дээрэс нь яг энэ үеэр бол одоо тэнгэр цэлмэг, за түүнээс гадна бол агаар маш цэвэрхэн байдаг. За тэнгэр цэлмэгээс Сөүл хот бол дэлхийн хамгийн өндөр барилгуудаас 5-т ордог. Лотте тавар гэдээ барилга байдаг. За түүнээс гадна болохоор Намсан тавар гэдэг бас Сөүлийг дээрээс нь харах боломжтой юм. Өндөр уулын дээр барьсан тавар байдаг. За ихэнх хүмүүс энэ бол баг мэдж байгаа. За тэр дээрээс ингээд Сөүл хотыг харахад нөгөө мандад харагдахгүй байх гэдэг асуудал байдаг гэсэн. Тэнгэр цэлмэг байгаа учраас. За давуу талын хувьд бол хэд халуунч биш, хэд хүдэнч биш, яг тохиромжтой цаг агаартай. За дээрээс нь бол ер нь жуулчд тийм хувьд бол хамгийн их очдог одоо илэрлэн байгаа гэсэн. За тэгэхээр сул талын хувьд бол аялал жуулчлалын хувьд бол оргил үе болдог. Тул одоо нийслэг болон буудлын үн өсдөг. За түүнээс гадна зарим үзүүр үйлчлэгэн дээр их хэмжээний оочт дараалал бол үүсэх бол магадaltaй байдаг байна. За дараагийн тохиромжтой үйлрэл нь бол 6 сараас 8 сар. За 6 сараас 8 сарын хувьд бол халуун чиглэг үйлрэл нь хэлцдэг. За цаг агаарын хувьд бол нэмэх 25 градусаас за нэмэх 35 градус хүртэл бол халдаг. За тэгээ маш чиглэг болдог. За тэр тусмаа 7 сард бол ер нь бол борооны үйлрэл гэж үздэг. 7 сард ер нь хөвчлэн дандаа бороотой байдаг. Тэгэхээр яг 6 сард нь юм уу 8 сард нь яваа зүгээр гэсэн үг. Яг дунд нь 7 сард нь очивол ер нь бороотой байна шүү гэсэн үг. Онцлогийн хувьд бол энэ үеэр бол нөгөө Японтой бас нэг төстэй талаас фестивалууд аягүй их болдог. Шөнийн захууд одоо гадуур их нээгддэг. Одоо шөнийн хоолны газрууд энэ сууж уугаал суудаг махшараад иддэг тийм хатрууд бол хэмжээгээр бол гараад эхэлдэг. За давуу талын хувьд бол залуус нэлийн тохиромжтой. Орой бол ер нь нэлийн чуу цэнгийн одоо Итеон гэх зэрэг газрууд бол хэмжээний тийм чуу цэнгийн болдог. За шөнийн сүүгүүл бол ер нь бол маш үзэсгэлэнтэй. Дээрээс нь хийх юмч маш олонтой. За тэгээд маш дулаах учраас шөндөө нэг тийм хүрдэн дараараа гэсэн тийм асуудал үүсдэг гэсэн. За сул талын хувьд бол маш халуун. За алхаад ер нь юм хүмүүцнийг бол нэлийн төвхтэй болоод эхэлдэг. За түүнээс гадна мэдээж халуунаад байгаа чигтэй болчихдгоо гэсэн. За дараагийн бүлэглэл нь болохоор намар. За намар нь бол 9-ээс 11 сарын хооронд бол болдог. За бүх юм ер нь айгүй тэнцвэртэй. Дээрээс нь цаг агаарын хувьд нэмэх 10-аас 22 градус юм бол дулаахан болдог. За түүнээс гадна хуурай доктортой ер нь бол цаг агаар нэлээд доктортой болоод ирдэг. За монголчууд бидэнд бол бас нэлээд ер нь бол тааламжтай үйлрэл. Гэхдээ миний хувьд бол бас Монголоос гарч явж байгаа юм чинь бас яг тийм халуун чиглэг орныг бас хүүхдүүдтэй сонирхуулж үзэх талаас бол гэр бүлийн хувьд нэлээд сонирхолтой байх гэж бодож байна. За ер нь бол өмнө ерөөсөө гадагшаа явж үзег хүмүүстэй очиод ийм амар халуун чиглэг байгаа чинь нэг юм өөр мэдрэмж өгнө шүү дээ. Монголоос тэр талаасаа бол зуны 2 дугаар байранд орлоод байгаа шүү. За тэгэхдээ намрын үед бол ингээд бүх зүйл нь бол тогтвортой, ер нь бол дулаахан байдаг бол байхны. За онцлог зүйл гэх юм бол нарт шаарлаад улаан өнгөтэй болдог. За тэгснээр бас Сөүл хот маань нэлийн өөр өнгө аястай болцдог. За ууланд алхах юм уу, паркуудаар алхахад нэлийн тийм тохиромжтой үйлрэл гэж үздэг. За давуу талын хувьд бол цаг агаарын хувьд бол маш тогтвортой байдаг. За тэгээ халуун биш, бороо бас нэлийн багтаа үйлрэл байгаа. За сул талын хувьд бол яг намар бол бас асар их хэмжээнд жуулч очдөг. За үүнтэй холбоотойгоор үзүүрлэгэн дээр та ер нь бол очрлоо гэсэн. За өвлийн хувьд бол 12 сараас 2 сарын хооронд болдог. Монголтой харьцуулахад маш богинохон өвөл болдог. За цаг агаарын хувьд бол хас 10 градус хүртэл бол хүйтэрдэг. За тэгээд нэлийн тийм хуурай хүйтэн байдаг. Чиглэг хүйтэн бол байдаггүй гэж ер нь ойлгож байна. Гэхдээ яг Монголтой харьцуулахад мэдээ чиглэг. Одоо юу гэдгийг өөр бусад одоо улс орнуудтай харьцуулахад бол тийм хуурай өвөл болдог гэсэн. Онцлогийн хувьд бол
Сөүл хот бол цаас ороход бол бас нэлийн өөр болоод эхэлдэг. За Түнс хот нь хамгийн чухал зүйл нь цус сарын чимэглэл, цус сарын уур амьсгал бол Сөүл хотод маш их ордог. За яагаад тэгдэг вэ гэхээр одоо Солонгос хүний хувьд бол одоо монголчууд бид нар бол ер нь солонгос руу гарч ажиллаад ер нь амьдрал дээшлэн гэж үздэг бол солонгосууд өөрсдөө Америк руу яваад амьдрал дээшлэн гэж үздэг ард түмэн. За Америкийг тодорхой хэмжээнд ер нь одоо солонгос улсыг колоничлоод яг өөрсдийнхөө соёлоо уламжлал тэр зүйлүүдийг шингээсэн байдаг учраас яг цус сарын баярнууд нэлээд өргөн дэлгэр болдог. За давуу талын хувьд аяллийн зардал тарьцангуй хэмжээнд байдаг. Ягаад бол аялал жуулчлалаар бол өвөл очдог хүмүүс бол маш цөөхөн. За тэгээд үүнийгээ дагаад хүн багтаа учраас үзүр үйлчлэгээр бол ямар нэгэн очир дараал байдаггүй байна. За сул тал нь бол одоо Японтой ч юм уу өөр одоо юм өвөл болдог Ази орнуудтай харьцуулахад бас тодорхой хэмжээнд нэлээд хөтөн өвөл болдог гэж үздэг. Зөвлөлд бол за Монголтой бол мэдээж харьцуулшгүй дулаахан ч гэсэн одоо бусад газруудтай харьцуулахад бол хөтөн болдгоо гэж үздэг. За тэгээд энэ удаагийн имжлэг маань бол дуусчихна. Лайк, comment, subscribe-ыг дарцгаарай. За дараагийн имжлэгээр уулзцгаая. Bye.